Гутлын урлаг үзэсгэлэнгийн нээлт 4 сарын 23-нд Q-Art галерейд зохион байгуулагдлаа. Энэхүү төсөл үзэсгэлэнгийн зорилго нь шин загвар болон чанарыг Монголын үндэсний үйлдвэрлэл, урлаг соёлтой холбон бүтээж байгаад оршиж байна. За энэ үзэсгэлэн манай анх удаа зохион болгож байгаа. Үндсэндээ бол гутал урлаг буюу гутлын урлагийн үзэсгэлэн гэдгээр өөрөө одоо нэрнээс тодорхой байгаа тийм ээ. Үндсэн одоо үзэсгэлэн хийх болсон шалтгаан нь за бидний одоо манай улсад манд байсан хошин социалын тийм үед байсан үйлдвэрээс хойш бидний үйлдвэрийн асуудал үнэхээр бурхан мэдж байгаа ойлгомжтой болсон. Үйлдвэрлэлээс сэргээх үйлдвэрлэлийнхаа одоо тэр эхний алхмыг хийж байгаа талаар одоо болж байгаа. Тус үзэсгэлэнгийн үеэр Монголд гутал үйлдвэрлэдэг брэндүүд өөрсдийн хийсэн гутлыг дэлгэн харуулсан бөгөөд тэдэнд тулгамддаг асуудлыг хамтдаа ярилцаж цаашдаа Монгол улсад гутал үйлдвэрлэж гадаад зах зээлд гаргахаар зорьж байгаагаа илэрхийлсэн юм а. 9 гайхалтай гараар оролцдог брэндүүд маань оролцсон. Тэгээд энэ оролцож байгаа энэ үзэсгэлэнгийн гол шалтгаан нь юу гэхээр Монгол гутал илүү сайн гадны гутлаас илүү сайн чанартай загвар хийц болон бүх юм дээр илүү гэдгийг л энэ үзэсгэлэн дээр ер нь бол харуулах гэж зорж байгаа. Хамгийн чухал онцлог нь энэ бол дотоодын үйлдвэр дотоод яг зөвхөн Монгол хүний гараар бүтсэн гутлууд гэдэг нь хамгийн том онцлог байна. Гутлын урлаг үзэсгэлэнгийн үеэр тус салбарын нэгдсэн холбоог үүсгэн байгуулж гишүүнчлэлтэй эсвэлэх талаар мөн зохион байгуулагчид илэрхийлж байсан юм. Миний хувьд болохоор яг эсгийн гутлыг хөгжүүлээд бас 10 жил явж байгаа. Тэгээд яг мэргэжлийн талаас миний гутал одоо эсгийн гутлан дээр урлагааны гүйцэтгэлийн асуудлууд байдаг. Нөгөө гутлын хүмүүс маань болохоор эсгийн гутлыг сайн мэддэг шүү. Ингээд ер нь бол яг гутлынханд нийлээд гой хөгжүүлээд явах боломжууд байгаа юм байна гэж бид нар харж байгаа. Нэг талаас уран бүтээл талаас бид нар нөгөө энд чадваруудаа аюулсаа харуулж байгаа. Нөгөө талаас бас гутлыг ингээд олон тоогоор үйлдвэрлэх нөөц боломжоо хэрэг байна. Яг асуудал одоо манай дотоодод асуудал юу байна? Уулын асуудал аюул их байдаг. Бид нар ууланд их баригдаж юм гэдэг. Тийм болохоор нийлээд яг энэ асуудлуудыг яаж шийдэж болох вэ? Гоё өөрсдөө гутлаа хийгээд хүмүүст хүрэх боломжууд нь юу байна гэж хөгжүүлэх юм аюул их байна. Бага зэргийн материалын асуудлыг шийдэжвэл Монгол улс гутал үйлдвэрлэгч орн болох хангалттай боломж бололцоотой. Гутал урлаг үзэсгэлэн энэ сарын 23-наас 28-ны өдрүүдэд Зайсангийн Q-Art галерейд үргэлжлэн зохион байгуулагдах юм байна.